Сайн байцгаана уу хүндэт сурагчдаа. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Ээлжид англи хэлний хичээлийн маань шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийнхөө хичээлээр би та бүхэндээ цаг заасан үгнүүдийг заахаар бэлтгэсэн байна. Цаг заасан үгнүүд маань ерөнхийдөө өмнө нь хойно, тэгэх зуур, яг тэрний өмнө ингэсний дараах нь гэсэн үгнүүд орох байгаа. За тэгэхээр энэхүү үгнүүд маань болохоор та бүхний ярианд бичгэнд үргэлж ашиглагдаж байдаг үгнүүд учраас хэрвээ та ганц хоёрхан үгээр өөрийнхөө цаг заасан утгыг илэрхийлж байдаг гэсэн бол энэхүү хичээлийн дараа маш олон цаг заасан үгийн баялагтай болох юм байна. Хэрвээ та энэ мэтчилгээр хичээлүүдийг үзэхийг хүсэн юм бол миний сувагт subscribe хийгээрэй. Ингэснээрээ та бүхэн маань англи хэлний хичээлийг маань дараагийн болон өмнөх хичээлүүдийг маань үзэх боломжтой болох юм аа. За ингээд хичээлээ эхэлцгээе. Эхний үзэх багц үг маань болохоор өмнө нь буюу before ямар нэгэн зүйлийн өмнө нь болсон үгийг ямар үгээр илэрхийлэх боломжтой вэ гэдгийг хэдүүлээ сурцгаая. За before гэдэг маань болохоор та бүхний мэддэг өмнө гэсэн утгатай үг байгаа тийм ээ. Before I went to sleep, I brushed my teeth. Before I went to sleep, I brushed my teeth. Before I went to sleep тийм ээ. Энэ before гэдэг үгийг яг юуны өмнө нь юм бэ гэдэг яг ямар зүйлийн ямар үйл явдлын өмнө болсон юм бэ гэдгийг илэрхийлэхийн тулд хамгийн урд нь бичдэг байгаа шүү за. Тэгэхээр монгол дээр болохоор би унтахынхаа өмнө гэд дараа нь орж байгаа бол англи хэл дээр эсрэгээрээ өмнө нь унтахынхаа гэсэн утгаар бичиж байгааз тэрийг бас сайн анзаараарай. Before I went to sleep унтахынхаа өмнө нь би шүдэ угаасан гэсэн өгүүлбэр байгаа юм аа. За before гэдэг үгний синоним буюу яг адилхан утгатай үг prior. Энэ маань болохоор арай формал төвшөнд ашиглагддаг буюу бичгээр ихэвчлэн ашиглагддаг үг байгаа шүү за. За жишээлх юм бол I had written to her prior to meeting the committee. За I had written to her prior to meeting the committee. За ерөнхийдөө ингээд англи хэл дээр ингэдэг штеп. Них гой ингээд зурчинтал ярьдаг өдөр байна. Гэтэл ингээд үг маань ингээд ажиглагдаал ингээд амнаас ингээд үг гарч өгөхгүй өдөр ч гэсэндээ байдаг. За тэгэхээр та бүхэн маань надад ч тийм асуудал байна. Бүхэл хүмүүсэд тийм асуудал байдаг болохоор танд бас ийм асуудал байдаг бол санаа зовлтгүй бүх хүнд байдаг шүү. Надад ч гэсэндээ бас зөндөө байдаг гэж хэлмээр байгаа шүү. За тэгэхээр prior гэдэг маань бас альбан журмаар хэрэглэгддэг. Энэ өгүүлбэр дээр I had written to her гэдэг нь болохоор I had written to her буюу яг юу болсон юм бэ гэдгийг эхлээд хэлээд дараа нь prior to meeting the committee гэж штэ. Тэгээ committee гэдэг нь болохоор хороо гэсэн үг. Хорооны уулзалтанд очихоос өмнө би түүн рүү бичсэн байсан имэйл бичсэн хэлэлгүүд тий. Written гэж байгаа юм чинь имэйл бичсэн гэж ойлгох байгаа шүү. Яагаад би тэгсэн байлгүй дээ гэж хэлээд байна вэ гэхээр ерөөхдөө заавал имэйл бичсэн гэж бичээд ах шаардлага байхгүй. Зүгээр л I had written to her гэдэг формал маягаар би биччихсэн байсан гэд хэлж байгаа учраас заавал захаа бичсэн имэйл хийсэн гэдгийг тодтож хэлэхгүй ч гэсэн болдог байх нь гэдгийг хэлж байгаа юм шүү за. За дараагийн хандлаараа previously гэдэг нь болохоор бас л өмнө нь гэсэн утгатай үг байгаа. За жишээлх юм бол It was nice to be in Venice. Previously, I had only been to Rome. It was nice to be in Venice. Previously, I had only been to Rome. За энэ болохоор Венес тахад л их гоё байсан. Цэг тийм ээ. Венес тахад бол их гоё байсан. Previously гэдэг нь болохоор өмнө нь I had only been to Rome. Би зөвхөн Ромд л очиж байсан. Өмнө нь бол би зөвхөн Ромд очиж байсан. Венест бол маш гоё байна гэсэн утгатай өгүүлбэр байна. За даачхан earlier on гэдэг үг байна. Earlier on энэний өмнө нь гэсэн бас утгатай үг байгаа. За тэгэхээр I was in the office from 2:30. I was in the office from 2:30. I was out earlier on. За энэ маань болохоор би 2:30-аас эхлүүлээд офис дээр байсан. Тэрний өмнө бол би
гарцсан байсан гадуур явжсэн гэсэн утгатай өгүүлбэр байх нэ. За тэгэхээр энэхүү үгнүүдийг та бүхэн маань нэг жоохон болол яг ямар тохиолдолд алийг ашиглавал зүгээр байдаг юм бэ гэдгийг жоохон ингээд өөрчлөөд ингээд энэ нь илүү зохистой болно гэсэн утгатай утга болвол хэрвээ та англи хэлийг аюул сайн эзэмсний дараа бол гарч ирнэ. Гэхдээ ер нь бол хольц суулахад ямар ч асуудалгүй өгнүүд байгаа юм шүү. За бүгдээрээ л before гэсэн утгатай үг байгаа юм. За дараачихын төлөөр тэгэх зуур гэдэг өгүүлбэрийг давхцаж хийжсэн. Эхлээд өмнө нь гэдгийг үзсэн бол одоо хэдүүлээ давхцаж яг тэр үед хийжсэн. Нэг зэрэг хийжсэн үг шүү, тэ? Зэрэг гэж үг байна шүү. Зэрэг хийжсэн утгатай үйлдэлүүдийг яаж хэлэх вэ гэдгийг хэдүүлээ одоо авч үзье. While гэдэг монголоор яг тэгэх зур шүү. За тэгэхээр while I waited, I read the newspaper. While I waited, I read the newspaper. За тэгэхээр би хүлээх зураа сонин уншиж байсан гэж шүү дээ. За read гэдэг үг маань бас нэг онцлогтой үг байгаа. Read гэдэг үг бол унших гэсэн утгатай үг байгаа. Гэхдээ энэ read гэдэг үг маань болохоор past continuous participle хоёр дээрээ энэ үг нь яг адилхан бичигддэг хэрнээсээ өөрөөр дуудагддаг онцлогтой үг байгаа шүү. Present simple цаг дээр read, past simple болон participle дээр read гэж дуудагддаг үг байх шүү. За гих мэтлэнгээр хэрвээ та өнгөрсөн цаг дээр ийдээ залгагддаггүй үг маань тэр чигээрээ хувирч байдаг хамгийн өргөн ашиглагддаг 50 үйл үгийг сонсхийг хүсэх юм бол миний өмнөх энэ тухай бичсэн хичээл рүү ороод үзээрэй. Би нөхөртөөгөө бичсэн хичээл байгаа. За тэгэхээр энэ хичээлийг мань үзэж сонирхоорой гэж хэлмээр байна. За дараагийнх нь as гэдэг үг байна. As гэдэг нь болохоор бас яг while гэдэгтэйгээ адилхан ингэж байх зур гэсэн ингэж байх хооронд гэсэн утгатай үг байгаа шүү. За as I was driving, I saw an accident. As I was driving, I saw an accident. Энэ монголоор би машин барьж байх хоорондоо би жолоодож байх машин жолоо барьж байх хоорондоо осол болсон байхыг харсан. Ингэх зураад осол болсон байхыг харсан гэсэн утгатай үг байгаа шүү. За энэ дотроос та бүхэн маань яг хизээ нь яаж өгүүлбэрийн хоёр үйлдэлийн яг хаана нь энэхүү үгнүүд бичигдсэн байна гэдгийг сайн тогтоож хараарай. За энэ үгнүүд бол ихэвчлэн хоёр үйл зэрэг болсон байгаа. Тэгэхээр тэр нэг үйлдэлийнх нь яг өмнө нь бичигдсэн байгаа. Тэгээд дараагийн үйлдэл өмнө нь юм уу хойно нь хаана ч байсан болохоор байгаа шүү. За жишээлх юм бол as I was driving to work, I saw an accident гэсэн өгүүлбэр байна те. Тэгэхээр I saw an accident as I was driving to work гэсэн ч болно. Алгүй бол as I was driving to work, I saw an accident аль нь ч болно те. Яг болсон үйлээ өмнө нь юм уу хойно аль нь ч бичсэн болно. Тэгээд яг нөгөө нэг цаг заасан өгнүүдээ болохоор хамгийн ихэнд бичсэн байгаа үстэй те. За энийг сайн дотоож аваарай. Дараачих нь just as гэдгсэн чинь яг тэгсэн чинь гэсэн утгатай үг байгаа шүү. За I saw her just as she was turning the corner. I saw her just as she was turning the corner гэж юм те. За тэр маань болохоор би түүнийг I saw her би түүнийг харсан. Хизээ гэхээр just as she was turning the corner. Энэ болохоор яг түүнийг булан эргэж байх хооронд нь харсан гэсэн утгатай үг. Тэгэхээр I saw her just as she was leaving гэсэн ч болох нь шүү дээ. Энэ болохоор би түүнийг яг явж ихт нь харсан гэсэн утгатай үг байх нь шүү дээ. Яг тэгж ихт нь гэсэн. Тэгэхээр шүү дээ яг энэ дээр болохоор just as гэдэг нь болохоор just гэдэг үг орсон байгаа болохоор одоо while гэдэг үгтэй жишээ нь хольж ширлэж болохгүй гэх нь шүү дээ. Өмнөх одоо while as хоёрыг хооронд нь хольж болох байсан бол just as гэдэг нь болохоор яг орж ихт нь, яг явж ихт нь, яг булан ирж ихт нь гэдэг ч юм уу те. Яг энэ утгаар илэрхийлж байгаа шүү. За during гэдэг үг байна. Дараагийнх нь during гэдэг болохоор тэгэх хооронд гэсэн үг байна шүү. За
During lunch гэдэг юм бол өдрийн хоолны хооронд гэдэгтэй адилхан. За тэгэхээр энийг яг яаж өгүүлбэр дээр ашиглагдсан байна гэдүүлээрээ. During the pandemic I lived in Mongolia. During the pandemic гэдэг нь болохоор цар тахлын үеэр тийм ээ. During гэдэг бол нэлээд удаан үргэлжилсэн ер нь нэг цаг жоохон хугацааны туршид үргэлжилсэн юм дотор яг тэр үргэлжилж байх хугацаанд дотор хийсэн үйлдэлийг during гэж хөвчлэн ашиглана. За during the pandemic гэдэг пандемик бол цар тахал бол одоо ингээд маш удаан үргэлжилж штэ тий. Тэгэхээр тэр хооронд юу л болж ийн бид нар амьдрал юм тий. Тэрэн дотор болсон юмыг тэгжих зур штэ пандемик болж их зур болсон юмыг during гэж хэлж болно. Алсгүй during lunch тий. Цайны цагаар гэдэг нэг цаг үргэлжилсэн гэсэндээ during lunch I went to the store байж болно. Цайны цагаар би дэлгүүр явчаад ирсэн гэдэг ч юм уу гэж бас ашиглаж болохоор байгаа шүү. За дараагийнхан throughout гэдэг үг байна. Throughout the whole summer I stayed at the cottage. Throughout the whole summer I stayed at the cottage. Энэ мандлаараа throughout гэдэг мандлаараа бас during гэдэгтэй утга ичил байгаа. Throughout тэр хооронд те зуны туршид гэж бас орчуулж болно. Зуны туршид би cottage буюу лагер дээр байсан гэсэн утгатай өгүүлбэр байна. Дараачих нь at the very moment гэж юм тийм ээ. At the very moment гэх нь яг тэгэхэд ингээл болоо. Ингээд тэр нөгөө пандемик шиг 2-3 жилээр үргэлжлэхгүй зүгээр л ингээл яг тех хооронд гэсэн нэг just as гэдэгтэй утга гэж л шүү за. За very moment. За she was entering at the very moment I was leaving. She was entering at the very moment when I was leaving гэсэн ч болно зүгээр I was leaving гэсэн ч болно. Яг намайг явжихад тэр орж исэн гэсэн утгатай. At the very moment гэдэг үгийг IELTS дээр ашиглах юм бол бас их гоё үг болох юм байна шүү. Дараагийн бүлэг үг болохоор үйл явдал болсны дараах гэдэг утга агуулж байгаа үгнүүдийг хэдүүлээ харцгаая. After тийм ээ мэдээж яриг бидний хэрэгэлдэг үг бол after гэдэг үг байгаа. After the class I went to home. After the class I went to home. Энэхээр би class гэдэг маань хичээл гэсэн анги гэсэн үг байгаа. Class гэдэг бол анги тийм ээ. Гэхдээ бас хичээл гэдэг утгаар орчуулагдчих болтой шүү за. Тэгэхээр after the class хичээлээ орсны дараа I went to home. Би гэртээ харсан. Дараагийнх нь then гэдэг үг байна. Then гэдэг үг нь дараа нь гэсэн утгатай үг байгаа шүү. Хэрвээ та бүхэн бол санаж байгаа бол миний нөгөө нэг дистаралтай ярьж сурцгаа гэдэг хичээл өмнө нь хичээл тэр жилийг зааж исэн тэрнээр энэ өгнүүд бас орсон байдаг. Гэхдээ ингэж урт үг биш нэг өдрийнхөө турш юу хийсэн бэ гэдгийг дистаралтайгаар ярих хичээлийг хэрвээ та үзхийг хүсэх юм бол бас ороод үзээрэй. Одоо энэ хичээлээрээ арай дэлгэрүүлэн зааж байгаа юм аа. За then гэдэг бол дараа нь гэсэн үг. За we went to watch movie, then we caught a taxi home. We went to watch movie, then we caught a taxi home. Энэ маань болохоор бид нэр кинонд явсан. We went to watch movie, кино үзэхээр явсан. Дараа нь бид нэр таксидад харсан гэсэн утгатай өгүүлбэр байгаа шүү. Киноныхаа дараа тийм ээ. За afterwards гэдэг үг байна. Дараагийн үг нь afterwards гэдэг нь бас л түүний дараа ямар нэг үйлдэлийн дараа гэсэн утгатай үг байгаа. Hey, let's talk about it afterwards. Let's talk about it afterwards. За энийг hey гэдэг нь хүмүүсээ тий анхаарлыг өөр төр татаад тэгээд дараа хэдүүлээ энэний талаар дараа нь ярилцвал ямар вэ? Let's talk about it afterwards тий. За өмнөх үг нь болохоор then гэжсэн үг. Let's talk about it then гэж хэлж болохгүй. Then гэдэг үг ямар нэгэн үйлдэл болсны дараагаар тий afterwards гэдэг болохоор зүгээр л дараа нь гэдэг ингээд дараа ярья гэд дараа гэд орчуулад хайчиж болтгүй байхгүй ямар нэгэн юу үйл явдалтай холбохгүйгээр үйл явдалтай холбосон ч болно. We went to watch movie afterwards we took a taxi home гэсэн ч болно тийм ээ. За дараачих нь болохоор following гэдэг үг байна. Following гэдэг болохоор арай формал төвшөнд хэрэглэгддэг үг байгаа шүү за. За following the school year we all went on a holiday. Following the school year, we went on a holiday. За энэ болохоор
бас л дараа нь гэсэн утгатай үг байгаа. Тэгтээ арай формал төвшин тийм ээ. School year гэдэг бол хичээлийн жилийн дараа бид нэр амралтаа авцгаасан гэсэн утгатай өгүүлбэр байх. Дараагийн бүлэг үгнүүдийг танилцуулъя. Дараагийн бүлэг үгнүүд болохоор тэгэх үед, ингэх үед гэсэн утгатай өгүүлбэрүүд байгаа шүү. За эхнийх нь when гэдэг үг байна. When гэдэг бол маш олон утгатай үг. Нэгдүгээр хизээ гэсэн утгатай. When do you start the class тийм ээ? Чи хизээ хичээл эхлэх юм бэ? When do you leave? Чи хизээ явах юм бэ тийм. Гэхдээ when гэдэг үг бол тэгэх зур, ингэх зур, тэгэх үед гэсэн утгаар бас ашиглагддаг. За энэ дээр бол тэр утгаараа хэрэглэж байна. When I was a teenager, I loved cakes. За when I was a teenager, I loved cakes. Энэ маань болохоор би өсвөр наснд байхдаа тортонд дуртай байсан, бэлон дуртай байсан гэсэн утгатай өгүүлбэр байна. When I was a teenager. Тэр үед тийм ээ өсвөр наснд байх үедээ. When I was at home би гэртээ байхдаа тийм ээ тэгэх үедээ гэсэн утгатай бас байна. За дараагийнх нь as soon as гэдэг үг байгаа. As soon as гэдэг нь тэгмэгц, ингэмэгц гэсэн утгатай байгаа шүү. As soon as I wake up, I read my messages. As soon as I wake up, I read my messages. Энэ маань болохоор би босонгуудаа as soon as I wake up, би босонгуудаа I read my messages. Би надад ирсэн text message-уудыг уншдаг тийм ээ. Надад ирсэн цагтлуудыг уншдаг гэсэн утгатай үг байна. Once гэдэг үг энэ дараач хана. Once биш штэ. Once you leave the apartment, don't forget to call me. Once you leave the apartment, don't forget to call me. Once гэдэг маань тэгмэгцээ гэсэн утгатай үг байгаа шүү. За once you leave the apartment гэдэг маань чи гармагцаа, байрнаасаа явмагцаа над руу яриарай. Над руу ярихаа мартваа гэсэн утгатай өгүүлбэр байна. The time гэдэг үг байна. The time гэдэг болохоор тэр цагт гэсэн утгатай бас өгүүлбэр байгаа. I stayed in that hospital the time I broke my leg. I stayed in that hospital the time I broke my leg. За энэ маань болохоор тэр цаг үед гэсэн утгатай байгаа хгүй. Time тэгэхээр би тэр эмнэлэгт that гэж зааж байгаа юм шиг өгүүлбэр байна л да. Тэгэхээр би хөлөө хугалцсан байхдаа тэр эмнэлэгт хэвтэж байсан. Stay гэдэг маань бас хэвтэж байх, оршин байх тийм ээ. Хэвтэх гэж эмнэлэгтэй холбогдож байгаа үед бол хэвтэх гэж бас орчуулагдаж болж байна. За ингээд энэхүү өгнүүд маань та бүхэн таалагдсан болов уу? Хэрвээ таалагдсан бол лайк дараарай. Ингээд дараагийн дугаар дээрээ дахин уулзлаа түр баяртай. Лайк дарснараа та надад баярсан талархлаа илэрхийлснээс гадна бусдаа энэхүү видео бичлэгийг түгээхэд тус болох юм аа. За дараагийн дугаараараа дахин уулзлаа түр баяртай.